Англи хэлний I have to do. За эсвэл бол I am having to do хоёрын ялгааг та мэдэх үү? За тэгвэл I have to do болвол байнгын үүрэг хариуцлага дээр бид нар ярьдаг. I have to work every Friday. I have to cook for my family. За ингээд үзвэл I have to do болвол байнгын үүрэг хариуцлага, байнгын obligation. За нөгөө талдаа I am having to do болвол төр зүрийн үүрэг хариуцлагыг илэрхийлдэг. Ерөнхийдөө байнга тэгдэггүй, зөвхөн энэ удаад тэг шаардлагатай болсон. I am having to work this Friday. Normally I don't work on Fridays. За ингэж үзвэл 5 дахь өдөр би ер нь ажилддаг. Гэхдээ энэ 5 дахьад би ажиллах хэрэгтэй болж байна. I am having to cook for my family members. Normally I don't cook for them. За өөрөөр хэлбэл би өнөөдөр л тийм ээ. За энэ удаад би гэр бүлдээ зориулаад хоол хийх хэрэгтэй боллоо. Ер нь бол хоол хийдгээ гэсэн санааг илэрхийлдэг. За тэгвэл ерөнхийд нь дүгнээд үзвэл have to болоод байнгын үүрэг хариуцлагыг илэрхийлнэ. I am having to do болоод төр зүрийн үүрэг хариуцлагыг илэрхийлдэг. За ингээд хамтдаа суралцъя.